Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ бичлэгийг үзэх цаг хугацааны мэндийг хүргье. За агшиж жаргал нь одоо ганцаараа хийж байгаа хамгийн анхны дугаар байгаа. Өмнө нь найзтайгаа хамтарч 80 журны подкастуудаа бичиж YouTube-д оруулж исэн. За тэгээ агшиж жаргал нь өнөөдрөөс та бүхэнд өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, өөрийнхөө одоо алдаж онож явсан туршлагуудаасаа та бүхэндээ богино бичлэгүүд болгож хуваалцахаар ингэ шийдсэн байгаа. Хоёулаа бичлэг хийх, ганцаараа бичлэг хийх хоёр чинь жоохон мэдрэмж нь өөр идэм шүү дээ. Ганцаараа яриад байгаа юу юм те. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг буюу хамгийн ихний ганцаараа одоо хийх дугаараа ямар одоо сэдвээр ярих вэ гэж бодцоод ерөнхийдөө одоо би чинь Солонгос улсад магистртаа суралцж байгаа. За тэгээ гэр бүлээ нөхөр хүүхэд хоёроо ингээд дагалдангаар Солонгост авчирсан. За тэгээд давхар Солонгостоо нөгөө суралцж байгаа оюутнуудаа бакалавр, магистр, доктор би үндсэн ангид ингээд одоо сургуулиуд нь зурчилж өгдөг ийм ажлыг давхар хийдэг байгаа. Тийм болооч тэр өн надаас Солонгост хэлний бэлтгэлээр очоод за шууд эсвэл бакалавр, магистртаа очоод хичээлийнхаа хажуугаар ажил хийх боломж хэр их байдаг вэ? Ер нь цаг зав хэр байдаг вэ? Ажлын олц ямар байдаг вэ гэж маш олон асуултууд таньдаг одоо ойр дотны хүмүүсээс, найз нөхдүүдээс эсвэл ингээ ажлын шумтай тийм ингээ Солонгос ирэхээ сонирхож байгаа хүмүүсээс асуулт зөндөө ирдэг. Тэгээд энэ одоо бичлэгээрээ та бүхэндээ ер нь Солонгост ирээд амьдрал, оюутны амьдрал ямар ийдгийг, гэр бүлээрээ амьдрахад ямар байдгийг талаараа өөрийнхөө одоо алдсан, ансан тий алдаж ухаарсан зүйлүүдээсээ ингээд хуваалцахаар нөгөө ярихаар ингээд бичлэг болон хүрэж байна. Би 2023 оны 4 сараас нэг гинт нөгөө ажиллаж хагаад ер нь гадагшаага явж сурж амьдарч үзье тий. Ингээд тэти болон яг Монголдоо ингээд зөвхөн нэг л ажлаа хийгээл яг нэг цэглээрээ амьдрах юм бэ гэсэн одоо бодол төрөөд тэгээ нөхөртөөгөө ярилцаад Солонгос улсыг сонгоод тэгээ хэлний бэлтгэлд одоо эхлээд нөхөртөөгөө хамт виз мэдүүлсэн. За тэгэхээр даанч манай нөхрийн виз гараагүй тийм миний виз гараад тэгээд тухайн үед чинь бас явнахгүй дээрээ бас нилээ үцэлцсэн нөхөртөөгөө ганцаараа намайг ганцаараа ингэ явуулахгүй тийм ингээ хүүхдээ бас ингээ орхио явах гэдэг чинь бас том асуудал шүү дээ. Тэгээд ерөөдөө нилээ ярилцсны үзэлсний эцэст би төрүүлээд одоо эхлэний бэлтгэлээрээс Солонгост ирээд за араас нь нөхөр хүүхдээ дагалдан визээр ингээд авах ийм төлөвлөгөөтэйгээр одоо шийдвэрээ гаргасан. За тэгээд ингээд бүх одоо визний асуудал те материалуудыг манай MG мэдэмж захирал гэрлэгч маань бүгдийг зохицуулж өгөөд за ингээд яг онгоцныхаа тийзийг 9 сарын 9-нд ингээд явнаа гэх. Тэгээд би ч нөгөө тэр үед айгүй л тогтлолттой, тэгээд айцтай. За хүүхдээ орхиод явахаар хүүхд маань одоо яах вэ? За очиод ингээд ганцаараа би яах вэ гэд. Тэгээд хүмүүс чинь ер нь Солонгост л очиж юм бол ингээд ажил төрөл нь маш илбэг те. Бүх зүйл нь ингээд сайхан болох юм шиг тийм мэдээлэлүүд яваад идэв штэ. Тэгэл яг тэр төсөөлтөө за очиж юм л өстө алаад өгнө гэж бодоод надад явах юм нэг маш том одоо нэг шал одоогоор бол нэг юм даваа шалгуур гарч ирсэн. Тэр юу вэ гэхээр яг явах өдрийн 1 хоногийн өмнө нус одоо нөгөө хөдөө явчаад буцаас хот руу яваад гэртээ ирсэн чинь манай охин гинт нөгөө гүйлгээд бөөлжөөд за тэгээд тэр шөнөө ингээ хот руу орж ирж хонцоод за гайгүй ах гэж бодсон чинь маргааш өглөө ингээд усуулгасан чинь шууд бөөлжөөд тэгэл ингээл нурмайгаал бараг ингээ унтаагаараа тэгэл айгаал хажуудлынхаа 3 гаалын дэлгт ороод үзүүлсэн чинь маш хүнд хэлбэрийн хорлогонд орсон. Тэгээд шууд одоо яаралтай эмчилгээ хийхгүй бол цаг алдах нэ гэх. Тэгэл 3 гаал дээр шууд ингээл нөгөө баах ингээл тусал шингэн юм тариа хийлгээд тэгээ эмнэлэг заавал хэвдэх хэрэгтэй юм одоо хүнд хэлбэрийн хордлого бол заавал эмшүүлэх хэрэгтэй гэх. Тэгээд би чинь нөгөө маргааш нөгөөдөр нь явах гэж байгаа хүн тэгсэн хүүхдээ амар хүнд өвдсөн. За тэгээ хөдөөнөөс аав ээжийг ингээд маргаашндээ ингээд намайг гаргаж өгөхөр ирэх гэж байгаа. Тэгээд ингээд дотроо бүр ингээд яад юм блэ гээл тэгэл хохноо хараал уйлал. Тэгэл 3 гаалт эмчилгээ хийлгээд нэлээд ингээ хөөхөн сэргэж ирээ тэгэнгүүт та нөгөө нисхийн 300 ортой эмнэлэгт хэвтээд за эмчилгээ хөөхөн шингэн тариалгаа манай охин бүр ингээд юу яас маш хурдан ингээ сэргээд ирсэн. Тэгээд арай нэг сэтгэл тавшраа дотроо болохоор ингээд
одоо болдог ч явахаа болдог ч юм болоо хүүхдээ ийм өвдсөн байх чинь орхиод явах арай л болохгүй юм шиг санагдаад тэгээ ингээ эмчилгээ хийлгээд охиныхоо хөөрхөн цаваа болж байгааг хараа хаанда заавтайгаа үлдэж байгаа юм чи эмээ өвгөн байгаа юм чи ямар тач ингээд болцох байхаа нэгэнт ингээд зорсон юм чи явъя гэд тэгээд тэр шийдвэрийг гаргахад хүнд өвдсөн охиноо тааж уйлах гэдэг. Орхиж явах мэдрэмж үнэхээр амар хэсэн. За энэ сэтгэрөө яг энэ мэдрэмжэн дээр очихоор бүр яг хасгартлаа уйлах гэдэг. За нэг ингээд өнгөрөө. За тэгээд гэр одоо нөгөө гэрийнхэн маань гаргаж өгөө. Тэгээд онгоцны будал дээр ингээд ирээл онгоцтэй ингээд танихгүй газар хэл мэдэхгүй ингээд ямар таних хүн ойр татны хүн намайг ингээд тосоод авах хүн байхгүй ийм ингээд газар ирээл би хаана ирч вэ тэг ингээд тийм мэдрэмж төрж исэн. Тэгэл манай зуршлын газраас хүн тосч аваад биний анх ирсэн хот болохоор Сөүлээс 3-4 цагийн зайтай нэлээд зай төвхтөний хот байсан. Тэгэл яг тэр хоттоо ингээд нөгөө автобусанда намайг автобусан суулгаж өгөөл. За тэгээ ингээд юундэ сургуультаа ингээд очвоо. За тэр очих чинь бас нэлээд болсон. Шүн тэр хоттоо очоо. Автобуснаас буугаад тэгээд нөгөө тухайн өдөр амралт өдөр байсан болохоор байранд орох боломжгүй. Тэгээд өөр тэнцээ амьдарч байсан гэр бүлийнд, оюутан гэр бүлийнд очоод тэгэл тэр чинь амар югүм л штэ гаа. Ингээл автобуснаас буусан чинь ямар ч үгүй заяа хав харанхуй тэг хүн амт нь нэг байхгүй. Тэгээд тэдэн амрын автобусан суугаад ингээ ирээгээ тэнгүүд автобус нь ирэхгүй. Тэгээд би бүр сүлдээ айгаад би таксид очиё гэт. Тэгээд нөө автобусын буудлын дээрээс такси бариад анх нэг очих газараа тэгж очижсэн. Тэгээд яг ингээд Солонгост ганцаараа ирээд түүний хотод ингээ ирээд сайн хэл ус мэдгүй нэвтрэлцэж ойлголцож чадахгүй. За тэгээд нөгөө нэг ашигладаг аппликейшн юу гэдэг тэдрийг ингээд тэгээд сайн ашиглаж мэдэхгүй. Яг тэр үед би өөрийгөө хинч биш юм байна. Тэгээд би ерөөсөө хинч биш юм байна гэдгийг мэдэрсэн. За тэгээд тэнцээ аягүй гоё одоо оюутан гэр бүлийнд очоод хагасаа бүтэн сайн гоё сайхан амраа тэгээд нэгтгэн ингээд оюутныхаа байранд орсон. За оюутны байранд орсон чинь төсөөлөл шаруу тэнцээ нэг хичээлийн ширээтэй тэгээд нэг ортой тэгээд гудас модс хүнжил юу ч байхгүй тэгээд хувцас шүгээтэй тэгээд холоо тустаа хийдэг нөгөө өөр байрлал орж холоо хийдэг. Тэгэл яг тэр өдрөөс миний амьдрал хэлсэн байдгийн. Тэгээ хичээлдээ явж ирээд хичээлдээ явах тэр үе бол үнэхээр гоё яагаад би аягүй сурах дуртай. Сурахаас хэдэж үүддэггүй. Тэр хичээлдээ ингээс 14 хоног хоцорч очсон гэсэндээ Монголдо 1 сар одоо анхан шатны хичээлийг үтсэн байсан болохоор ямар ч тийм хоцрогдол байхгүйгээр тэг ингээд суралцаа явсан. За сурах болгоосаа ингээд нөгөө тодорхой тэг ингээд нэг семестртээ өдөр 2-оос 6-гийн хооронд хичээллээ. Тэг ингээд явдаг байсан. За тэгээд ирээд нөгөө би ч бараг ажил хийгээл алаад өнөгээ ирсэн чинь тэнцээ байсан 10-аад оюутан Монгол оюутантай тэгээ ингээд уулзаад ирсэн чинь манай хотод ер нь ажил олддгүй мүү бид нар дандаа амралтынхаа өдрүүдээр юу яаж Сөүл рүү ч юм уу эсвэл өөр ойрхон хот руу явж ажилт ингээд гэхгүй юу. Тэгээл яаж ажил олно гэж за тэгээ болчил та одоо нэгэнд ирсэн юм чинь ингээд тэг эхний 1 сар ер нь одоо Facebook группүүдээр ер нь ажил хайгаал за тэгээд одоо Сөүлд байдаг Инчонд байдаг нэг танилуудаасаа тий ингээ ажил асуугаад тэгээ ерөнхийдөө ингээд нөгөө эхний 1 сар бол ерөөсөө ажил надад олдоогүй. Тэгээд 9 сард ч 10 сарын ихээр яг нөгөө Чусокийн баяр буюу ургацын баяр болоод тэгэхэд бараг 9 хоног амарсан. Тэгээд яаж ажил хайх вэ? Яаж ажил олох вэ гэдэг чинь нөгөө бөөн одоо хямралтайгаар ч ажил олдохгүй. Тэгэд Монголд Солонгост одоо өмнө нь 5-6 жил амьдарч ирсэн болроо хичээсэн бичиж байгаа хгүй юу. Анаа ингээд би ажил хайхсан ийм хотод ирсэн байгаа. Тэг ингээд ажил хайхсан ч олж чаддгүй. Тэгээд яаж ажил хайд юм бэ гэдгсэн чинь Вонжуугийн хотод миний таньдаг ихч байгаа. Чи тэрэн дээр ингээд очоод буудлын ажил ингээд заалгаад ингээд ажиллаж болно. Би чамайг асуугаад өгье гэд. Тэгээд гисэн чи за ингээд яваад ир гэж байна гэх. Тэгээ хаяг наагаад ингээд очтیں۔ Тэр чинь ядж заах нөгөө
айгу бороотой. Тэгэл байрнаасаа хуцаа өмсвөл пүүзээ өмсвөл гарсан чинь гутлын уул аймс норчдیں۔ Тэгэд яасан сони ингээ гутаа тавьсан чи миний пүүсний уул цаарсан заяа. Ёо тэгэд за гэл тэгэл нөгөө хавар намрын нэг хар гутлаа тэр гутлаа өмсвөл амар халуун. Тэгэл юу дэ кидекс цугаал нэг цаг гараа яваад очижээс. Тэгээд тэр багийн хичээнд очоод тэнцээ айгу гоё сая нэг гэрте байгаа юм шиг. Тэгээд 2 хоног буудлын ажил хийж үзээд тэгээд 1 хоног дээр нь болохоор цалинтай арбайтаар ажиллаа. Тэгээд 70,000 вон тэр үед авч ирсэн. Тэгээд хамгийн анхны Солонгост ажилласан цалингаараа пүүз авч өмсчихсэн. Тэгээд айгу гоё байсан. Тэгээд буцаад юундэ явахаар болоо. Тэгээд нөгөө надад ажил зааж өгсөн хичээс болохоор асуусан байхгүй. Би яаж ажил олох вэ? Манайх ингээд ийм жижигхэн хотоо тэрэнд байдаг оюутнууд нь ингээд юу яа тийм байна. Ичиг явж ажилтсан байна. Тэгээ ингээд ажил олдохгүйгээд тэгсэн ингээд гэсэн чинь буудлын ажил олдохгүй хот гэж юусоо байхгүй. Чи аппликейшнуудаар ингээд зараар ингээд хараад тамд чөөр ажил олж чадахгүй байгаа бол буудлалтаар ингээд очоод ингээд өөрийгөө хэлээд ингээд цагийн ажил байгаа юугаа асуугаад яваа гэд. Тэгээ тэр үедээ ёо яаж тэгж явах юм бэ гэж тал. Тэгээ хот руугаа очоод юу яд нөгөө өмнө нь хүмүүсээ сонссон байгаа штэ ингээд нөө саамшлаас ингээд ажилд гардаг юм аа. Саамшил дээр өглөө эрт очих юм бол ингээд ажилд гарах боломжтой гэд. Тэгээ тэнд суралцдаг оюутнаас асуугаад энд ийм надад саамшил гэдэг юм арай гайгүй ажилд гаргадаг одоо саамшил гэд. Тэгээд тэнцэн өглөө 5 цагт босоод манай байрч нь орой 11 гэж хаалгаа бариад өглөө 6-аас онгоод өглөө. Тэгээд 6 цагаас онгоодог. Тэгэл хамаг юмаа бэлдээлээ хаалаа онгооход ингээд 6 цаг гээл байрнаасаа гараал. Тэгээ нөгөө саамшил дээр ноцсон чи баах эрэгтэй хүмүүс. Тэнд донд ганцхан эмэгтэй. Тэгээд ингээд би заяа тэгээд ингээл тэр нөгөө саамшлын ихч ингээл хүмүүсийг ингээл ажил хуваарлал маш гадаагаа ингээл машинаас суулгаад хэд хэдээр ингээл явуулаад байна. Тэгэд ингээл гайхаад ерөөс намайг тоохгүй тэр ихтер очиод би ингээд гадаад оюутан байгаамаа би ингээд ажилламаар байгаамаа гэд тухай үедээ юу ч хэлж ийсэн бол доо. Тэгэд ямар ч тач миний утасны дугаарыг авч үлдээд хэрвээ ингээд ажил гарах юм бол чам руу ярья гэд. За өнөөдөр ингээд ажил гарч чадсангүй дээ за ингээд амраа да гэж бодоод тэгээл буцаад байрлалгаа явж байгаа юмдаа нэрэн буудлуудаар ороод намайг ажил асууж болно ш тэгээд тэгсэн штэ. Ер нь яадын гарттай юм биш ингээ буудлуудаар ороод асуугаад үзье гэд. Тэгэл ингээ буудлуудаар орсон чинь зарим буудлынх нь нөгөө ресепшнуд нь байхгүй тэр чинь өглөө дөнгө 6 цаг өнгөрчөөсөн чинь ресепшн дээр нөгөө юу байдаг штэ. Нэрийн хоцууд тэр нэрийн хоцуудыг аваад утас руу данаа мессеж хийл яваад байсан. Тэгэл ингээл тэр төвийн хаваарах бараг бүх буудлуудаар орсон бохоо. Тэгэл мессеж хийл яваасан. Тэгээ нэг буудлын руу ингээ орсон чи үүдэн ресепшн сууж шүү. Тэгээ цаана нэг хідэн 3 ажуумаа юм яриа сууж байгаа. Тэгэл очиод би ингээ оюутан байгаамаа. Ингээд цагийн ажил буюу арбайт байгаа юу гэж асуусан чинь байгаа чи наашаа ороод ир гэд. Дотроос тэ бөө маяа тэгэл орсон чинь намайг чи ямар улсын хүн юу хийдгүү яадгүү тэг ингээд өмнө нь ажиллаж үзсэн үү ажлын туршлагатай юу гэж надаас ингээд асуугаад тэгээ би чинь тэр чинь нөгөө гайгүй ойлгоод байгаа хэрнээсээ тэр үед буцаагаад ингээд сайн ярьж чадахгүй тэгээ тэр ихч нөгөө зөндөө олон гадаадуудтай ажиллаж үзсэн тийм айгүй гоё ихч юм шиг байсан. За ойлгодог. Тэгэл Google Translate гарч ирэл ингээд Google Translate-ээр яриад тэгэл тэнцээ юу яагаад 9-өөс 2 хүртэл нэг арбайт хийгээд цагийн ажил хийгээд тэр одоо ингээд 70,000 вон бас авч исэн. Тэгэл за ажил ямартай ч олдох юм шиг байна гэл. Тэр нөгөө ихч намайг чи хэдэн удаа юу яаж исэн бэ? Буудлаж хийж исэн бэ? Маш сайн ажиллаж байна. Хаана яаж сурсан бэ? Чи энэ бүр ингээд олон жил ажилласан хүн шиг ингээд ажиллаж байхамаа гэх тийм багтаал гэсэн юм. Тэр нөгөө ажимаа нэр ихч нар тэгэл би тэр чи үед за гээл тэгэл би нэг 2 удаа л хийж үзье гэд тэгсэн чинь тийм үү чистэ айгуу сайн ажиллаж тэгээд ингээд наваг магтаалсан. Тэгэл хоолндоо орсон чинь ингээд баах юм асуугаал Google Translate-ээр заримдаа яриад ойлгохгүй би сайн ойлгохгүй байна гэж үннээ хэлээл. Тэгээ ажилд хараад тэгээ цалин тараа цалингаа 70,000 вон аваад байрлуугаас дөөс дуа хэлцээ явсан.
Тэгээд тэрний дараа чи ер нь би тогтмол ажил олох гэж нилээ явсаа. Тэгээд дараа нь нөгөө фэйсбүүкээр юу яагаад ажилч уучлалтай хүмүүс ингэ зар оруулдаг. Тэргээр ингээд дамжуулаад үйлдвэрийн ажил байгаа Бусаантай ойрхон хот руу гэд. Тэгээд тэр чинь бас нэг 4 хоног амрах өдөр таарад. Тэгээд чат бичээд би ингээ оюутан байгаамаа 4 хоног ингээ тасалтгүй ингээ ажиллажмаар байна. Энэ үйлдвэрийн ажил нь 4 хоног ажиллах уу гэд. Окей ажиллана чи ингээ яваад иргээ хаягаа өгөөд. Тэгээ би чинь хотоосоо суугаад тээгүү ороод тээгүүгээсээ чааж байгаа хот дотор яваа шүн тэр хотод очиж байгаа байхгүй юу. Тэгээ дотор ингээ ганцаараа айцтай. Тэгэл ямар хүн байгаа бол ямар ажил хийх вэ гэж бодоод тэгээ очсон чинь нэг намайг ийшээгээ хүрээд иргээд хаяг өгдөө. Тэгээ очсон чинь нөгөөх нь буудал. Тэгээд ингээ яваад орсон чинь нэг ах хоёр байна. Ингээ гой хуушур хийгээ сууж байна. Тэгэл ингээл яриад би ийм оюутан байгаа гэдэг ингээл тэр ах хоёр гэсэндээ нөгөө тэр ойр хайгаа оюутнууд ингэж ажил олж өгч савчлуудад ажил олж өгч ингэж нөгөө жуучилдаг тийм хийдэг гэсэн бэл. Тэгээ маргааш нь шууд үйлдвэр ажилдаа гарна гэсэн чинь ойроноос нь маргааш ажил байхгүй гинэ. Чамаагаа да холоос ирсэн юм чинь яа зүгээр л хахтай манай буудал чи ингээд арбайт хийчээ гэд. Тэгээ маргааш нь тэрний буудал айгуу гоё цөөхөн өргөтэй. Тийм буудал байсан. Тэгээд ажиллаад тэр өдөр 60,000 вон-ы цалин аваад тэгээ маргааш нь болохоор үдээс хойш нөгөө үйлдвэрийн ажил руугаа явсан. Үйлдвэр нөгөө ажил чинь байлаж ажилтдаг ажил хийсэн бэлээ. Сайнч тэрийг нь мдээгүй. Тэгэл очсон чинь хоёр өрөөтэй жижигхэн байранд баахан эмэгтэй монголчууд. Тэгээ очсон чинь уул нь надаа ингээд ногооны үйлдвэрийн ажлыг хийсэн баггүй юу. Тэгсэн чинь маргааш өглөө ингээд очсон чинь сормос болгодог тариалан ажил хийсэн. Ёой. Нэхэр бүр хэцүү би бүр тэгээд юу яа дандаа ингээд явган сууж сормосоо суулгадаг заяа ингээд бараг нөгөө нэг галуу явалтаар явдаг шүү дээ. Хөл өвдөө, нуруу өвдөө, бараг заримдаа нулимс гоожаад ёо ямар хэцүү юм би яхаж ийм ажил хийхгүй гэл. Тэгэл бараг уйлаад 2 хөл мөлчин бүртээ амар өвд юм л тэгэхээр тэгээд өглөөний чинь 7 цагаас орой 5 цаг хүртэл ингээд дундаа нэг 40 минут л амарсан бай хоол идэхэд. Тэгэл ёо за би дахиж хизээч ийм ажил хийхгүй гэл. Тэгээ маргааш өглөө за одоо маргааш нэг ажиллачаад оройн явах гэдэг штэ. Тэгэл за энэ сарамсан дээр л ахиж гарахгүй шүү гэх нөгөө солонгос цахилаас маргааш ямар ажилтай юм гэсэн чинь одоохондоо сайн мэдэхгүй байна. Ажил байхгүй бол өнөөдрийнхөө сарамсан дээр ажиллана гэд. Тэгэл ёо би ингэ сарамсан дээр ажилламаар гэнэ ажиллажээ. Тэгээд маргааш өглөө нь босоод сарамс руугаа явна л гэж чинь ёо за ястан нэр нэг за яах одоо ганцхан өдөр гүрийчээд дахиж ийм ажил хийхгүй гэл. Тэгээд тэгсэн чи хүмүүсээ ингээд нөгөө авч яваад гэсэн би ганцаар болчихдیں۔ Тэг ингээ гайхаад тэгснэ хүмүүсээ буулгачаа буцаж ирснээ ингээ бүр хол ингээ яваад байдаг байхгүй юу. Тэг биш мэт дотор амар хайгаад байгаа юм. Яна хаашаа яваад байгаа юм яах гээд байгаа юм бол. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юуны салаадны одоо нарийн ногоо биш ногооны тийм үйлдвэрээр очоод тэгээд нэг үйлдвэрт өдөржингөө яг зогсчоод тийм ногоос хавалдаг цэвэрлдэг тийм ажил хийсэн. За тэгээд оройн нь тараал юундээ суугаал гитекстэй суугаал амар ятраал тэгээ байрандаа ирээл юу бүр нам унтчих ижлээ. Тэгэл би яг тэр өдөр тэгж явж ирчээд би ерөөсө хол явж ажил хийнэ гэж угаасаа бүтэхгүй юм байна. Ингэж явж ирэх чинь нэг ирж очихдоо амар ядардаг юм бэлээ. За би одоо энэ хоттоо л ажил олъё. Яаж хийж байгаа л ажил олчил таараа гэл. Яг тэр үедээ би яг заавал энэ хотод би хийх ажил олно гэдээ өөртөө бүр ингээ амлаад тэгээл дараа 7 хоног монотон ч нэг хайх тэр ажил хайгаагүй маа. Тэгэд орой хичээлээ тараад ирээ сууж исэн чинь утас дугаардیں۔ Тэгээд байна уу гэж авсан чинь солонгос эмэгтэй хүн байна. Маргааш ямартай ч маргааш 10 цагт ирж чадахгүй л гэж ах шиг байна. Тэр чинь нөгөө нэг солонгосч амар хурдан ярьдэн штэ. Би чинь тохой дүнгээс харгааран болж ирсэн нэг чих бүр амар сонгоогүй. Тэгсэн тэгэл 10 цагт ингээд чадахгүй л гэд тэгэхээр нь чаднаа л гэд хэвчлээ. Та ингээд хаяга мессежээр явуулаад өгөөч гэд тэгсэн нэг хальтмалт хэлж байгаа маа. Тэгсэн чи ойлгосон болтой ямарч хаяг ирж гин. Тэлстэй өвлөө за ашгүй ажилтаа болчлоо гэл. Маргааш өглөө тэгээ нөгөө хаягн дээр очиод байсан чинь хөрхөм
буудал. Тэгээд нэг солонгос хүүхэн тэгээд ээжтэйгээ ингээ гурал хоёлаа байж тахгүй. Тэгээ ингээ очиод ингээ ажиллаад гуруулаа яг ажиллаад гэсэн чинь намайг ингээ чи хэдэн удаа юу хийжсэн бэ? Буудлын ажил хийжсэн чи хаана ингэж ажил сурсан бэ гэл надаас ингээ асууж би ингээд Себон буюу 3 удаа л би ингээд буудлын ажил хийсэн гэж хөөх тийм үү чи чинь ямар сайн хийдэм бэ бүр зөндөө олон жил хийсэн хүн шиг хийдэм бэ штэ хормоор татах чинь бүр ямар гоё цэвэрхэн татдсан бэ гэ. Тэгээ би ч өө татраастай оромшаад би чи ажлыг сте айгу хурдан сурдаг мурдаг гэж бодоод. Тэгээд тэнцэн ингээд 10-аас 4 хүртэл ажиллачаа. Тэгээд бас бөөн баяр ингээд байрлалгаа яваал. Тэгсэн чинь маргааш оройн нь надаа мессеж ирж ин. Чи ажил дээр ингээд яваад ирээ чи ярилцах юм байна гэд. Тэгэн бид гайхаад яасан бол доо гэж бодоод дотроо ашгүй намайг ажилуулах юм шүү дээ гэд. Тэгэл яваад татсан чинь надаас ингээд нөгөө Google Translate шууд гаргаад ирчихсэн байхгүй юу. Тэгэд тэр захирлахаараа би өмнөх зун ингээд юу манай дээр ингээ Монгол хүн ажилдаг байсан ингээ багш гэсэн. Тэгээд зуны амралтаар ирээд нэг сар гарan ажиллаад явсан гэд. Тэгээд ингээд тэр үнтэй ингээд Google Translate-аар ингээ харьдаг байсан гэд. Тэг ингээ шууд уцаа гаргаж ирээ Google Translate-аар ингээ яриад чи тэ хичээлийн хуваарь чи ямар байдаг вэ? Ингээ чамайг ажилуулах ингээ сонирхолтой байна гэд. Тэгээд ингээд би хичээлийнхаа хуваарийг ингээд тайлбарлаж өгөө. Манайх ингээд би өглөө ерөөдөө 1:30-аас өмнө ингээд ажиллах боломжтой. За 2-оос би хичээлтэй байдгаа. Орой 6-ыг тардгаа гэх. Тэгээ ингээд хэлсэн чинь за чи өглөө 9-оос 1:30 хүртэл ингээд манайд ажиллах боломжтой юу гэд. Тэгээд гээл. Тэгээд тэр чинь ингээд цагаа тохироо, цалингаа тохироод ажиллаа бөөм баяр байрлалгаа явж байгаа. Йоо би өөртөө ажилтаа болчихлоо гэл. Тэгээ тэр буудалтаа нилээ удаа ажилласан бүр амар хичээнгүү ингээд бүх юмыг нь яг гэрээ цэвэрлж байгаа юм шиг ингээд бүр захирлынхаа сэтгэлд нь ингээд бүр тултал нийтдэл ингээд ажилдаг байсан. Тэгэл хөлсөө гоожуулаад ёо амар халуунд өглөн айгаа гоё ясан. Нөгөө хүмүүс үйлчлүүлэх цөөхөнтэй тэгээ өдөрт 4-5 өрөөтэй. Ёо 100 хавар болцтой амар пик. Тэгээд ажил олоод ажил хайхгүй ажил хийнэ гэдэг чинь үнэхээр бүр ингэ жаргал байгаа юм чинь. Тэгээд ерөнхийдөө ингээд яг тэр буудлын ажилд орсноос хойшлоор миний яг цаг хуваар өглөө 9-оос 1:30-ийн хооронд буудалд авч ажилдаг. Тэгээ хідэн өрөөтэй байхаасаа хамаарахгүй ингээд олон өрөөтэй байх юм бол амар хурдан ажиллана. Арай гайгүй цөөх өрөөтэй байх юм бол арай гайгүй тайван ажиллана. Тэгэл хамаг хөөс гоожоод хөөс бас гоожоод тэгэл яг ингээд цагаан харангууд захирал яг 1:30 болгон за ёо гэл. Тэгэл байрлуугаа гүүгээл очиод нэг хоол байх юм бол идэл байхгүй бол тэгэл бэлээ хоол мал идчихэл ус уучаал тэгэл хичээлдээ явдаг. Нэг хичээл 2-оос 6 хүртэл хичээлдээ суугаал тэгэл оройн нэрэл хоолоо ээж идэл хичээлээ хийгээл тэгэл гэрийнхэнтэй гамжиж ингээ ус муцаар яриад тэгээд тэр хоорондоо одоо ботход амар хичээсэн. Тэг ингээд яг ингээ дотроо одоо би яг энэ газраа л би ажил олох хэрэгтэй гэсэн тийм манифестийг одоо баг хийцэн байсан байлээ. Тэгээ ингээд одоо амьдарчсан хоттой ингээд ажил олоод тэгээд овоо хөөрхөн хэл гайгүй сайн болоод хүмүүсийн хэлтгийг ойлгодог болоод тэгээд би чинь бас шуналтай нөгөө одоо 9 сард нь ирсэн. Тэгээ дараагийнхаа 9 сард магистрт орноо. За би ингээд заавал топкийнхоо оноог авна. Тэгээ магистрт орно. Гэхдээ би одоо сургалтынхаа төлбөрийг ингээ өөрөө бэлдэн. За байрныхаа түрээс төлбөрийг өөрөө бэлдэн. Сөүлд ингээд нөгөө бужингийн буюу барьцаа төлбөр ингээд юу байдгаа өндөр байдаг гэж сонссон. Тэгээ за ямар ч тач ингээд 5-6 сая вон ингээд би бэлтэх хэрэгтэй байна гэд. Тэгээд яг энэ буудлынхаа ажлыг ингээ богино цагаар хийгээд тах юм бол надад ерөөсөө төлбөрөө хураах боломж гарахгүй. Тэгээд за би юу яа давхар дахиад ажил хай гэд. Тэгээд тэр чинь овоо хөргөн хил гайг болоод нөгөө танган гэдэг аппликейшн дээр ингээ ажил хайсан чинь нэг пицца чикний газар байна. 5 дахь хагас ам бүтэнсээ нэгтгэхэд ажилуулах оюутан байж гадаад оюутан байж болно гэд. Тэгээд чинь цагийн хуваар нь 5 дахь хагас ам бүтэнсээ нь болохоор 5-аас орой 10 цаг хүртэл за нэгтгэл болохоор 6-аас юу гэсэн юм 10 цаг хүртэл ингээ ажиллахаар тэгвэл тэрлөө ингээд нөгөө чат бичдэг байхгүй юу. Тэгээ чат бичээд гисэн чинь над руу шууд залгаж байна. Маргааш орой ирээд юу явах боломжтой, уулзах боломжтой юу гэд. Тэгээ би чинь юу яагаад чинь 5 дахь хагас ам бүтэн сайн буудалтаа яг бүтэн өглөө 9-өөс орой 4 цаг хүртэл ажилладаг гэсэн.
Тэгээд 5-аас 10 гингүүтэй ингээд дунд нь 1 цагийн зай гараад ингээд болох юм шиг санагдаад тэгээ маргааш нь яг буудлынхаа ажлыг ингээд 4 гэж таарад тэгээ 5 гэдээ яваад очсон чи би эхлээд тандгаар ингээд надаас ажлын ярьцлага ч юм уу ингээд ажлын туршлага ч юм авах юм ба гэсэн шууд надад хормогч өгөөл шууд бүх юмаа ингээд тайлбарлаад за одоо ажилдаа орё гэд hitийн би бүр ёо шок ёо за ингээд ажилдаа болчих байгаа юм уу гэд тэгээ нэр шин юу яах хийж өмнө нь ерөөсөө хийж үзээгүй ажил болохоор эхлээд жоохон нөгөө орц найдлага дээрээ жоохон бодлаад тэгээд тэнцээ пицца чикний газар ажиллаад нэгдгээс дөрөвт нь болохоор юу яадаг тэгээ тэр чинь нөгөө нэг семестр яваад 12 сараас эхлэнгүүт өглөө ордог болоод тэгээ өглөө ордог болсон чинь захирал намайг юу яана буудал чинь нөгөө тэр буудлахаар өдөр 4 цагаас хүмүүсээ оруулж эхэлдэг. Тэгээ ингээл манай буудал ингээд 4 цагаас хүмүүсээ авч хэлдэм ихтэй цэвэрлэгээ 3 цаг гэж дуусгасан байх хэвээр гэж хэлээ. Тэгээл энэ тэгэхээр би за тэгэл намайг ажилуулахгүй л үстэй би тэгээд өөр ажил олчих юм чинь нөгөө чинь хэлтэй болцтой гэдгээр. Тэгээд тэгсэн чинь захирал хичээл чийдээс тарах бол чи нэгээс тардаг гэдгсэн чинь чи 1:30-аас юуны 4-ийн хооронд 1:30-аас 4:30-ийн хооронд ажиллаа л гэж юм. Тэгэхээр заал хэлээ. Тэгээд нэгдгээс 4 өдөр хүртэл хичээлээ тараад 1:30-аас 4:30 хүртэл ажиллаад тэнгуүтээ 5 дахь хагасаа бүтэн сайнд нь болохоор өглөө 9-өөс орой 4 хүртэл буудалд ажиллаад тэнгуүтээ тэр чин 2 сараас нь эхлээд 5 дахь хагасаа бүтэн сайнд нь болохоор орой яа гэсэн 5-аас 10 хүртэл тэр нөгөө пицца чигний газар ажилладаг амар завгүй. Эхэндээ бол ингээд завгүй байхаар л үнэхээр гоё яагаад гэх юм бол нөгөө сул чөлөөтэй цаг гаргах юм бол ингээд би ингээд хүүхдээ санаал ингээл уйлаал тэгээ эморол тэгээ завгүй байх тусмаа нэг өөр зүйл сатаараа тэр хүүхд санаа гэр бүлээ санаж уйлах юмрах нь арай бага байсан. Тэгээд хэлэхэд эхний 1 сар бол би бүтэн 1 сар би яг шөнө болгон орой болон яг уйлдаг байсан. Яа нөгөө эморох цаг унтахын өмнө л алдна гэдэг шиг. Тэгэл хүүхдээ санаал уйлаа тэгж уйлж байгаа тэгэл онттой. Тэгснээр тэр нөгөө одоо санджгаагаа хэцүү байгаагаа гэрийнхэндээ ерөөсөө хүнд ч хэлэхгүй мэдрэмжээ ерөөсөө гарахгүй. Тэгтэл ингээл ганцаараа уйлаад тэр чин байранда Шри-Ланк охин тэгээ яг хажууд талд нь болохоор Үзбек охин байдаг гэсэн. Тэр хоёр ч нэг сайн хэлтэй биш. Тэгээ би намайг юу гэж яаж яах сайн ойлгохгүй штэ. Тэг ингээл уйлаал тэгээ 2 дахь сараас нарай гайг болоод тэгэл дараа нь бүр ингээл завгүй болоод өөрийгөө ингээ маш их завгүй байлгадаг гэсэн. Тэгвэл бол ингээд ерөөсөө сул цагал гарах юм бол ингээл стресст нь хүүхдээ санана, эморно. Тэгээ ганцаараа эморох ч юм бүр үнэхээр нөгөө ургуулсан бодоо цааш явчих юм чаа. Тэгээд тэгж одоо бүтэн цагаар өөрийгөө завгүй ажилладаг болоод тэгээд 4 сарын 5 сарын 5 хот шалгалт үнгээ бүртгүүлсэн байсан. Тэгээ 2 сар, 1 сар, 2 сар, 3 сард яг бүтэн тэгж завгүй ажиллаад тэгээ дунд нь бүр амар өвдсөн. Яасан бэ гэхээр нөгөө төгсдөгөө бас ингээд айгүй холын харилцаа гэдэг чинь айгүй хэцүү шттэ ойлголцоход нэгээ өөрийгөө ойлгуулах, нөгөөтөө ойлгох харилцаг чинь маш хүнд байсан. Тэгээд төгсдөгөө муудалцсан, гомдно, уйлна гэдэг бараг 7 хоног бараг төгсдөгөө муудалцаж ойлголцохгүй ингээд хэрэлдээд, муудалцаад ингээд уйлаад бараг 7 хоног бүтэн ингээд нойргүй бараг яваад ингээд гинт нөгөөдөр ингээд ходоод бүр амар өвдөөд ёо бүр хатралдаж 2 3 хоног хөвтөө тэгээ тэсгээ байгаад үзүүлээд тэгсэн чинь би бараг тэр чинь хотоодны шарахтай ч болсон юм уу яатсан болоо гэж айгаад үзүүлсэн чинь стресснээс болсон хотоодны хямрал гэж байгаа байхгүй. Тэгээд намайг битгий стресс тэгээд юм уугаа тэгээ аваа гайгүй болоод тийч нь өглөө хичээлдээ явчаад өдрөн буудалтай ажиллаад за нэгтгэс төрөхт нь болохоор арай ирээд топгийн онлайн сургалтандаа суудаг. Тэгээл хичээлээ хийгээл 1 2 гэж унтаал өглөө нь 4 цаг 5 цаг гэж босоод топгийнхаа шалгалтанд бэлдээл тэгэл ингээл хичээлдээ яваал ерөөсөө нэг 3-аас 4 сарын хугацаанд нэг 2-оос 3 цагийн нортол явдаг гэсэн. Тэгэл 4 сарын топгийн шалгаж төглөө 3 сар
хүртэл би ингээд нөгөө юундэ чигнийхаа газар давхар ажиллаж байгаа. Тэгээ 3 сараас нь би захиралдаа би ингээд шалгалт өгч байгаа. Би ингээд заавал топийнхоо оноог авч ээж би ингээд одоо сөүл рүү сайн сургуульд яваад би нөхөр хүүхдээ авах боломжтой юм аа. Ингээ үнэн учраа хэлээ. Тэгээ орондоо одоо хам сурч байсан хүүхдээ ажилууллаа. Тэгээд давхар одоо хийдгсэн виза чигнийхаа ажлыг болоод тэнгүүтээ яг нэгтгэс 5 бүтэн сая хүртэл яг ингээ буудалтай ажиллаа. Тэгээд нөгөө үлдсэн цагт болохоор ингээд шалгалтандаа бэлтдэг байсан. За тэгээд шалгалтандаа бэлтээд 4 сарын топыг хариуж 5 сард гардаг шүү дээ. Тэгээд 5 сард ингээ хариугаар топ 3 авсан байсан. Тэгээд 5 сарын шалгалт өгсөн чинь топыг 4 аваад тэгээд 50% тэтгэгтэйгээр одоо сурж байгаа сургуультай ингээ илсэжсэн. Тэгээд энэ нөх бүх хугацааг яг тулахад би надад яг хамгийн хэцүү байсан зүйл юу вэ гэхээр гэр бүлээ санах, хүүхдээ санах, сэтгэлээр унах одоо тэр нэг ганцаардах, эморох тэр л хамгийн хэцүү байсан. Тэр биеийн хүчний ажил хийх, ядрах бол нэг тухайн үед л амар хэцүү бол санагддаг байсан. Тухайн үед ингээл хөөс басаа хожлол ёо ядраал ингээл ингэж байгаа болооч нөгөө ажлаа хийгээд дурсны дараа би ямраад ихээр ингээ гайг болчдөг. Тэгмээд ингээ хүүхдээ санах ёо гэдэг чинь бүр үнэхээр амар хэцүү. Тэгээ зарим надад бол буцаад ихэндээ буцаа явдаг ч юм лүү гэд шантрах үе бол зөндөө байсан. Тэгээд за би ингээ өөрөө зориод ирсэн. Тэгээ хэрвээ ингээ хүүхд маань Солонгост ингээ чимэл ийм гоё ингээд эрүүл орчинд ингээ өсөж тарних юм байна гэд тэр яг хүүхдийнхаа төлөө л яг ингээ нөгөө гүрийж өөрийгөө маш завгүй байлгаж өөрийгөө хүчилж тэгээд нэг бараг нойр хоолоо ингэж хасаж заримдаа хоолтой зөндөө үеуд надад байдаг байсан. Тэгээ одоо ингээд ботхоор тэр үе маань нэг амар хэцүү бол санагдахгүй байна. Тэгээд надад яг хүүхдээсээ нөхрөөсөө гэр бүлээсээ хоол байх үед хамгийн эмзэг тусдаг нэг асуулт байсан. Тэр юу вэ гэхээр яг хүүхдээ санаж гин үү? Хүүхдээ санаж байгаа юу? Нөхрөө санаж байгаа юу? Гэрээ санаж гин үү гэдэг асуултуудыг бүр үнэхээр миний дотрыг яг өвдөгдөг. Яа зүгээр зайлаач ээ. Ямар мэдрэмжгүй юм бэ? Ийм асуулт асуугаад гэж ингээ үнэхээр тэр асуултанд хариулахыг хүсдэггүй. Тийм асуулт миний сэтгэлийг хамгийн хөвдөгдөг асуулт байсан. Тэгээ тэр мэдрэмжийг мэдэрснээс хойш хүүхдээс маань хүмүүс ээжигээ санаж гин үү? Аавыгаа санаж гин үү гэж асуудаг байх та. Тэгж асуувал манай охины сэтгэл тэгээ дотор ямар байдаг болоо. Яа эмзэглэдэг бах та маш их гэж ингэж боддог тэр мэдрэмжийг авдаг байсан. Тэгээд бас хүмүүстэй хэлэхэд гэр бүлээсээ тэгээ аав ээжээсээ хол байгаа тэр жоохон хүүхдэд хизээж битгий аавыгаа ээжигээ санаж гин үү гэж асуугаарай. За тэгээд хүүхдээсээ хол байгаа хүмүүсээс хүүхдээ санаж гин үү гэдэг асуултыг бас битгий асууж гараа гэж бас хэлмээр байна. Миний хүсэлт. Тэрээ дамжуулаад та бүхэнд юу хэлэх гэсэн бэ гэхээр одоо яг ойр дотны туслаж дэмжих хүн одоо байхгүй Солонгост ингээ ганцаар ирэх юм бол ерөөхдөө одоо сэтгэл зүгээ маш сайн бэлдэж ширээд тэгээд гэтээ гэр бүлтэй тэгээ Монголд ингээ гэр бүлээ үлдээгээд ирж байгаа хүүхдээ үлдээгээд ирж байгаа хүмүүс ганц би ингээд ирж байгаа хүмүүсийн хоёрын сэтгэл зүг бол хоорондоо асар ялгаатай маш их өөр байдаг. Тэгээ бас тэнд хамт суралж байгаа хүүхдүүдээсээ харсан, анзаарсан, мэдэрсэн. Тэгээд хамгийн хэцүү нөгөө жоохон хүүхдтэй ингээд нөхрөө тэг гэр бүлээ ингээ орхиод ирсэн хүмүүсийн сэтгэл зүйг асуудлыг давж туулах тэр маш одоо юу байд юм байна да. Том асуудал байд юм байна да гэж миний хувьд бол мэдэрсэн. За тэгээд ингээд явжгаад ямар ч шилнэ оноогоо аваа сургуультай тэнцээд бүх зүйлээ ингээ болгоод тийм сөүл рүү нүүж ирээд за сөүлдээ бас ингээд ажил ингээд хайгаад аппликейшнаар ингээд ажил хайгаад айгуу гоё хүмүүс захиралтай ингээд ажилд ороод за тэгээд ангийнхаа эгчнэр эгчээс ингээд бас ажилдаг газар нь ингээд цагийн ажлыг ингээд хийгээд ямар ч ингээ өөрийгөө бол ингээд болгоол ингээд зохицуулаад яваад байсан. За тэгээд юу нэ 12 сар дүн гарахаар төхөр хүүхдээ өрлөгөө урилга явуулаад дагалдав эзэндээ орно гэсэн чинь яг 11 сарын сүүлд 11 сарын 24-нд одоо визний журам төвшөлт ороод одоо үндсэн ангидаа ороод яг ингээд нөгөө D2 визээр бүртгүүлсээс 6 сарын дараа ингээд виз мэдүүлэх ингээд боломжтой болсон гэд. Ёо тэр хариу тэр яг журмыг хараад бүр амар уйлсан. Ёо арайч тэгэл нөхөр хүүхд хоёр тэд ингээд
12 сард виз өгнөгөө хүлээгээд байдаг. Би энэ чаас ингээ хамаг юм бэлдээд хүлээгээд байдаг. Гэтэл ингээ гинт ингээ визнийхэн журманд өөрчлөлт ороод ахаад ингээ 3 сар ингээ хүлээхээр болоод ёо заст ямар шалгаж дуустдаггүй шалгуур вэ? Ямар давд дуустдаггүй даваанууд ээ гэж бодоод тэгэл тэнд нөгөө хүлээж байгаа хүн чи ямар хэцүү лээ тэгээ. Би ч яг энд ингээл өөрөө ингээд ойлгож байгаа болохоор тэнд хүлээж байгаа хүн чинь амар хэцүү нөхөр намаа ингээл чи худаа яриад байгаа юм үнэ яриад байгаа юм. Тэгээ хавлах нэ. Тэгээ үнэ яриад байгаа юм хутлаа яриад байгаа юм би чамаа сайн судлаарэ гэж хэлсэн мэдтэй ингээд одоо байлвал одоо наад ахиж виз мэд өгөө яад ингээд нөхөр тэнцээ ингээд бөө стресстэй л тэгэл тийм нэг том даваа гарч ирж байсан. Тэгээ нэг сар Монголд очиод тэгээ бас ингээд зөндөө асуудлууд одоо давах хэвээр даваанууд зөндөө тулгарсан. Тэгээд 2 сар тэр жил чинь 3 сарын 1-нд цагаан сар. Тэгээ 3 сард нь манай хүүхд сургуулаасаа ирсэн. Ийм пицца хийж ирсэн байна. Энэ хоол хийдэг дугууланд явж байгаа тий. Тэгтээ идэж чаддаг юм шүү. Би нэг идэж үзье. Оо хийвээ. Ингээд ийш нэг хөмшлөд болчих. За тэгээ зөндөө олон даваа шалгууруудыг даваад тэгээд яг 2 сарын 20-доор яг материалуудыг явуулаад манай дагалдангийнхаа визэнд ороод тэг 3 сарын 10-д 50 цаа визэнд гараад визнийх нь хариу нь гараад ёо бөөм баяр. Маш удаан хүлээсэн визнийхээ хариуг аваад тэгээ манай хоёр 6 сарын 26-нд Солонгос ирж ирсэн. Тэгээд би яг өөртөө би яг нөхрөө хүүхдээ хоёроо Солонгост яг ирэх хүртэл хангалттай сайн хичээжий, хангалттай сайн ажиллаж ингээд өөрийгөө маш сайн завгүй байлгах чи амраахгүйгээр за би нөхөр хүүхд хоёроо ирснийхэн дараа хангалттай өөрийгөө амраанаа гэсэн шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээ яг ингээд ирснийхэн дараа ингээд хасаа мутан сайн амардаг болоод тэгээд нөхөр хүүхд хоёроо ирснийхаа дараа нөхөртөө охинтой ирэхлээр өөрийгөө маш сайн амрааж байгаа. Одоо л гэсэндээ өөрийгөө амрааж байгаа. Одоо ингээд ботход би маш их тууштай, маш хичээнгүй өөрийгөө ингэж маш их завгүй байлгадаг. Зорсон зорилгынхаа төлөө яг ингээд нөгөө одоо нойр холоо хасч тий маш их хичээж ирснээ маань одоо үр дүн гэх юм уу? Эсвэл одоо миний тий нөгөө хүүхдээдс намайг харж исэн миний одоо бид хэдийн хамт юу байх ёстой цаг хугацаанд болсон болоод ингээд виз нагаад ирээд одоо хамтдаа бүгдээрээ Солонгост амьдарч байгаа. Тэгээ миний ерөөхдөө одоо хэлний бэлтгэлээс ахвалаад магистрийнхаа төгсөх юу хүртэлх тулсан амьдрал маань иймэрхүү л энэ да. Тэгээд Facebook дээрээ ингээд стори оруулдаг ширнээсээ яг ингээд жаргалтай байгаа. Тэгээ ингээд гой сайхан болж бүтэж байгаа зүйлээ л оруулдаг. Ингээд тэгээ болохгүй байгаа, бүтггүй байгаа сэтгэл зүйн асуудлуудаа тэгээ ерөөсөө ингээд нөгөө оруулдаггүй штэ. Тэгэхээр миний хугацаанд яг ганцаараа амьдарсан 1 жил 6 сарын хугацаанд бол маш хүнд цаг хугацаануудыг одоо туулж ирсэн. Үнийг хэлэхэд өстө уйлал сэтгэлтэй гаруунал уйлал хөртөгөө муулцаал уйлал хүүхдээ санаж уйлал тийм ажил хийгээл ядраал маш их хичээж ирсэн болохоор миний маань үр дүн шагнал маань бас ирсэн гэж бодож байгаа. Одоо яг бичлэгийнхаа төгсгөлд хэлэхэд Солонгост ингээд ирэх гэж байгаа бол тэгээ нөгөө таньдаг хүмүүстэй бол тэгээ өөр халтаа ингээд ажил олж өгөөл ингээд туслаад дэмжээл мэдгүй юм дээр туслаж дэмжээл. Миний хувьд болохоор бас нэг өөрийн юу болохоор хүнээс нэг дэмжлэг тусламж авах тийм авдаггүй яг бүх зүйлөө өөрөө болгодог тэр төрлийн одоо зантай гэх юм уу тийм байсан. Гэтэ одоо бол үгүй. Одоо болохоор хүмүүсээс чаддаг хүмүүсээс нь тусламжаа дэмжлэгээ аваад ингээ хийх явцдаг. Миний Солонгост ярьсан өдрөөс яг нөхөр хүүхд хоёр ирэх тэр цаг хугацаа бол маш олон зүйлийг давж туулсан, өөрийнхөө үнэнтэй нүүр тулсан, мяага мэдэрсэн, хинч бишээ мэдэрсэн тий. Заримдаа болохоор ингээд би чадчих штэ. Би энэ одоо нөгөө ажил олдгоо гэсэн хотод би ингээд ажил олоо. Тэгээд ингээд тасралтгүй ажиллаа. За тэгээд тэнцээ ажиллаж байсан хүүхдүүдтэй ч гэсэндээ бас өөрийнхөө ажиллаж байсан ажлуудаасаа ингээд юу санал ингэж болгоод ингээд зөндөө би чинь тэнцээ пицца чихний газар ажилласан дараа нь дахиад шалгалтаа өгөөд оноогоо хасныхаа дараа махны газар буудлынхаа ажлынхаа хажуугаар оройн цагаар махны газар
зөөгч идэг байсан. За тэгсэн чинь тэр газар маань болохоор цамхтгал дараад тэгээ дараа нь нөгөө юуны тангоо загасны газар зөөгч исэн. Ингээ өөрийнхөө энэ тулыг ингээ бодсон чинь хүн өөрөө ингээ хийж чадна болно гэх юм бол ингээд бүх зүйл ингээ болтгийм байна гэдгийг бас нэг тийм одоо сургамж гэх юм уу, үлгэрлэл гэх юм уу, одоо тэр зүйлийг мэдэрсэн бохгүй юу. Тэгээ ингээд та бүхэндээ одоо өөрийнхөө одоо туллаа хуваалцъя гэж бодоод тэгээ ингээд жоохон энэ тэндээс нь жоохон эмэг цэгцгөө ингээд эмэг замбрааг уярчглаа өршөөгөөрэй. Тэгээ ингээд анхны бичлэг болохоор ингээд жоохон туршлагуудаад тэгээ дараагийнхаа бичлгүүдийг гоё яг нэг сэдв өгөө ч юм уу ингээд богино хугацаанд гоё тодорхой мэдээллүүдийг өгөөд явах болно. Жоохон ойлгомжгүй тэгээ нушуу ярьсан бол манайхаа уучлаарай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя, баяртай.